Аль зураг нь тэгш өнцгтийг таллан хуваасан байна вэ? Тэгэхээр таллан гэдэг маань хоёр тэнцүү хэсэг болгон хуваасныг хэлж байна. Энд тэгш өнцгтийг хоёр хуваасан байна. Гэхдээ тэнцүү хуваагаагүй байна. Энэ ижилхэн талуудтай биш болж байна. Тиймээс энэ маань таллан хуваасан буюу хоёр тэнцүү хуваасан биш байна. Энэ мөн л адил хоёр хэсэг болгон хуваасан боловч тэнцүү хуваагаагүй байна. Нэг тал нь нөгөө талаасаа илүү том хэмжээтэй байна. Харин үүний хэсэг тус бүрийн хэмжээ нь ижил боловч хоёр тэнцүү хэсэгт хуваагаагүй, гурван тэнцүү хэсэгт хуваасан байна. Харин үүнийг хоёр хэсэг болгосон байна. 1, 2 хэсэг. Энэ хоёр хэсэг нь ижил хэмжээтэй, ижил талбайтай байна. Тиймээс би үнийг зөв гэж сонголоо. Цааш нь үргэлжлүүлье. Аль дугуй дүрсийг таллан хуваасан байна вэ? Дахиад нэг удаа хэлэхэд хоёр тэнцүү хэсэг гэсэн үг. Энэ бас тэгэхээр 3-ыг 3 хэсэг болгосон байна. Мөн энэ хоёр хэсгүүдийн хэмжээ нь харилцан адилгүй байна. Харин энэ нь 3 тэнцүү хэсэгт хуваасан байна. Гэхдээ 3-т хуваасан болохоор тал биш болж байна. Тал гэдэг маань 2 тэнцүү хэсэгт хуваахыг хэлж байгаа өгөөд тиймээс үүнийг сонгож байна. Аль дөрвөлжинг 4-т хуваасан байна вэ? Заримдаа хүмүүс 4-ний 1 болгон хуваах гэж хэлдэг шүү дээ. 4-т хуваах эсвэл 4-ний 1 болгон хуваах гэдэг маань 4 тэнцүү хэсэг болгоно гэсэн үг. Тэгвэл үүнийг 2 тэнцүү хэсэг болгосон байна. Харин үүнийг 1 хэсэг буюу бүхлээрээ байна. Харин үүнийг 2 тэнцүү хэсэгт хуваасан байна. Эсвэл үүнийг огт хуваагаагүй байна гэж хэлж болох юм. Харин энэ бол 2 тэнцүү хэсэгт хуваасан байна. Харин энэ дөрвөлжинг 4 тэнцүү хэсэг болгож 4 хуваасан байна. Эсвэл 4-ний 1 болгон хуваасан байна гэж хэлж болох юм. Цааш үргэлжлүүлье. Дахиад хийх юм байна. Аль дугуй дүрсийг таллан хуваасан байна вэ? Тэгвэл энэ дугуйг огт хуваагаагүй байна. Харин үнийг 3 хуваасан бөгөөд 3 тэнцүү хэсэг болж байна. Харин энэ дугуйг 2 хэсэг болгосон байна. Гэхдээ хэмжээ нь тэнцүү биш байна. Үүнийг харин 2 хэсэгт тэнцүү хуваасан байна. Дахиад нэг хийж үзье. Зурган дээр байгаа тэгш өнцгтүүдийн алийг нь таллан хуваасан байна вэ? Энэ дөрвөлжинг 3 тэнцүү хэсэгт хуваасан байна. Харин үүнийг 3 өөр хэмжээтэй хуваасан байна. Мөн л үүнийг 3 тэнцүү хэсэгт хуваасан буюу 3-т хуваасан байна. Харин үүнийг 2 тэнцүү хэсэгт хуваасан байна. Тиймээс энэ нь талсан байна.